За манай багийн мэдэж авсан зүйл гэвэл ядурлан гадуурхалтын үед өөртөө ихтэй өөртөө ингээд өөртөө амар ярилцаж одоо дойртны хүмүүстэйгээ ярилцаж өөртөө амар ихтэй тийм сэтгэлгээтэй байх. Архитектурыг хэрэглэдэг хүмүүс сүрээг тусах магадлал нь 2-3 дахин их өндөр байдаг. 1992 оноос эхлэн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн сүрээтэй тэмцэх өдөр хэмээн тэмдэглэж эхэлсэн. Тэмдэглээд нийт 30 жил болж байгаа. Сүрээг анх цагаан тахал гэдэг байсан. Сүрээ тусан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр ханиалгах, халуурах, цусан цэртэй ханиалгах, шүн хөлдрөх, хоолнд муудах, туурах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ийм зүйлүүдийг манай багийнхан мэдэж авсан.